Хэрхэн хөрөнгийн орлого авах вэ? Үндсэн хөрөнгийн менежмент хэсгийн гүйлгээ зэс рүү орж хөрөнгө орлого авахыг сонгоно. Нэмэх товчийг дарна. Нийлүүлэгч буюу ямар компаниас хөрөнгийг худалдаж авахыг сонгоно. Хаанаас авч байгааг бичнэ. Аль салбар хэлтэсдээр хүлээн авахаа сонгоно. Эд хариуцагчаа сонгож өгнө. Гүйлгээний огноог тааруулна. Төлбөө орлого авсан болгоно. Нэмүү үртгийн албан татвар төлөгч бол нэмүү үртгийн албан татвар төлөгч эсхийг чиглэнэ. Орлогын төрөл нь дараах 3 сонголттой. Өглөг үүсгэх буюу нийлүүлэгч харилцагч руу өглөг үүсгэх. Авлага хаах буюу өмнөх тооцоог хаах. Мөнгөн хөрөнгө буюу шууд мөнгөн хэлбэрээр худалдан авах гэсэн сонголтоос сонгоно. Хуулинд заасан тодорхой бараанууд дээр хувь тэнцвүүлсэн нэмүү үртгийн албан татвар хасагдуулах хийдэг, харин бусад тохиолдолд шууд гэдгийг сонгоно. Дансыг сонгоно. Хөрөнгийн төрлийг сонгоно. Хөрөнгийн нэрийг оруулж өгөх шаардлагатай. Байршлыг оруулна. Ашиглалтанд авсан огноог тааруулж өгнө. Тоош эрхийг оруулна. Нэгж анхны өртөг буюу үнийн дүнг оруулна. Илэгдүүлэх аргыг дараах сонголтуудаас сонгоно. Илэгдлийн хугацаа буюу сар эсвэл жилийг тохируулна. Салгаж кодлох чекбоксыг чеклснээр гарах ялгааг жишээгээр харуулахын тулд дахин нэг барааг нэмье. Тоош эрхийг оруулна. Салгаж кодлох чекбоксыг чеклснээр 2 барааг 2 тусдаа мөр болгож орлого авах боломжтой. Нэгж анхны өртөг буюу үнийн дүнг оруулна. Хадгалах товчийг дарснаар хөрөнгийн орлого авах гүйлгээ амжилттай хадгалагдана. Хөрөнгийн лавлгааг үүссэн эсхийг харахдаа үндсэн хөрөнгийн менежмент хэсгийн хөрөнгийн лавлгааг сонгоно. Тайлант үеийг тохируулан хайх товчийг дарна. Энд тухайн сарын гүйлгээнүүд бүгд харагдана. Салгаж кодлох чекбоксыг чеклсэн бараа тусдаа мөр болж орсон нь энд харагдана. Мөн орлогын лавлгаа хэсгээс лавлгааг харж болно. Гүйлгээний огноог тааруулан хайх товчийг дарна. Энд тухайн сарын гүйлгээнүүд бүгд харагдана. Гүйлгээний дугаар дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.